Сайн байцгаана уу үзэгчдээ. Home cooking нэвтрүүлэг байна. Өнгөрсөн дугаараар дахианы махан паста заасан та бүхэн гэртээ хийж туршиж үзсэн гэдэгт итгэлтэй байна. Манай нэвтрүүлэг даваа, лавг, баасан гаригуудад 19 цаг 30 минутаас гарч байгаа. Харин энэ 7 хоногийн эхний дугаартаа та бүхэндээ дахианы гол махыг хэрхэн шүүслэх шаард болох тухай заахаар бэлтгэлээ. Америкийн Tyson дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. Таны цээж махан нь бол одоо бусад хэсгийн махаас илүү тийм одоо тослог багтай эрүүл гэдэг дээр бол ордог байгаа. Хүн болгонд таны цээж маханд их дуртай байдаг. Гэвч нэг асуудал байдаг. Тэр асуудал нь юу юм бэ гэхээр хүмүүсийг бүтнээр нь ингээд шарж явах хооронд нарийнхан хэсгийг төрүүлж болоод хуурай аргуу болсон байдаг. Би өнөөдрийнхөө дугаараар бэкон сир ашиглая. Бэкон сиртэй юм таны цээж махыг одоо яаж тийм гоё шүүслэг хийх вэ гэдэг талаар би бас та бүхэндээ бас өөрийнхөө бодлыг хуваалцахаар шийдлээ. Өнөөдрийн маань гол бүтээгдэхүүн дахианы цээж мах. Ойролцоогоор бол за 1 2 3 одоо ийм урт хэсэгтэй тийм одоо бэкон байна те. Юуны өмнө надаа гялгар уут хэрэгтэй. За гялгар уутан дээр тааныхаа цээж махыг давс хоёр талд нь дээрээс нь перс хийж өгье. Сир бэлтгэсэн байгаа. Одоо пармезан сир гэж ярьдаг. Та бүхэн одоо бас моzzarella буюу өөрсдийнхөө дураар бол одоо сирүүд ашиглаж болно. Миний хувьд энэ пармезан сир маань бол илүү таны маханд маань бол одоо маш сайхан тийм амтыг бол нэмж оруулж өгнө. За дээрээс нь бэкнороо бүрчлээ. За үүн дээрээ гялгар утнасаа дахиж нэмж тавьж өгье. За хэрвээ таны энэ алах байхгүй бол яг хөө энэ нөхцөлд байгаа одоо хайрлын тав гэж болно, жижигхэн төмпөн байж болно. Төмпөнгөөр сайхан мэдж өгнө. Тэгээд тахныхаа махыг юм хавтгай жигд юм хэлбэртэй болгож өглөө. За үүнийг төр зургийн дэг орхичих. Дахианы гол мах нь хүний биед хэрэгтэй амин дэмийг өөртөө агуулж байдаг хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд бие амин дэм ихээр агуулдаг учраас үсний өнгө зүсийг сэргээдэг гэж шийдтэй. Ажил ихтэй ядарч туйлдсан үед дахианы махтай шүл ууснаар хүний биений ядаргаа тайлагддаг байна. Мөн дахианы мах нь хүний биед хялбархан шингэж боловсрдог шим тэжээлийн бодисоор баялаг учраас сувлын хоолнд хэрэглэдгээс гадна цагаан хоолтон хүмүүс ихээр хэрэглэдэг. Хэд тарган хүмүүс дахианы мах тогтмол хэрэглэж жингээ барьж болно. Дахианы махаа одоо шархаас өмнө үднэс хачраагаад ерөнхийдөө бас бэлдэж өгөх хэрэгтэй байгаа. Та бүхний одоо үргэлж одоо өдөр болгон биднээсийн одоо харж идэг, дэлгүүрт байдаг, зах дээр байдаг хулуу гэж байна те. Хаш гэж байна. Мэдээж хэрэг сайхан шинэхэн мөгнүүд. Үүнийг бас хэрхэн одоо хачир болгож ашиглах талаар бас багч гэсэн зөвлөгөөг бас зүгээр юм уу гэж бодлоо. Хаш хулууг бол мэдээж хэрэг гоё шарж болно, жигэнж болно, чанж болно, янз бүрээр ашиглаж байна. Хаш хулуу хоёрыг ер нь хэрхэн ашигладаг талаар хүмүүс маш их бага ойлголцтой байдаг. Бидний идэх туртай цөөгөнд одоо энэ үнийг хийх юм бол одоо маш гоё амт нэмдэг. Яг гэвэл одоо гоё шарсан хаш бол тийм махны юм шиг гоё амт одоо хоолнд нэмдэг. Тэм ч утгаараа би бас зарим үед гэртээ цөөгөн хийхдээ хаштай цөөгөн хийхэд бол маш гоё амттай болдог. За өнөөдрийнхөө дугаараар бол ерөнхийдөө бол яг дугуй хэсгээр нь бихэрчээд шарж үзүүлнэ. За хулуу бас мөн адил. За дээрэс нь одоо мөөг бол одоо хүн болгоны мэдж байгаа одоо маш тийм сайхан амттай тийм ногоо тий. Ерөнхийдөө бол цагаан мөөг байна, бор мөөг байна, одоо утсан мөөг гэж байдаг тий. Дээрээс нь хусандаг янз бүрийн мөөг. Тэр дундаа бол одоо энэ цагаан мөөг маань бол бусдаасаа илүү тийм шүүсэрхэг, маш гоё үнэртэй байна бол одоо цоошин тийм гоё тийм мөөг байгаа. Гоё шарахаар бас айгүй тийм гоё тийм биднес шиг мах идэх дуртай хүмүүст яг тийм гоё тахааны махтай нэлээд адилхан тийм гоё амт бас гарч ирдэг. Дээрээс нь бол одоо ерөнхийдөө хүмүүс их ярьдаг те мөөг маань бол одоо хүний дотор халуун бууруулах талаар бол одоо маш сайн те. Эмийн төрлөөр ашигладаг ч бас зарим хүмүүс тийм байгаа. Эртээр үед маань хүмүүс маань бол одоо гэртээ одоо ингээ мөөгийг хатаацсан те.
биеийн хямарсан үед ч юм уу янз бүр одоо төрсний дараа ч юм уу янз бүрийн байдлаар мөөгийг асар ихээр ашигладаг байсан. Одоо үед бол харин их чөлөөтэй янз бүрийн хоолн дээр ашигладаг болсон байгаа тий. За ингээд ногоонуудаа бол ерөнхийд нь сайхан хэрчиж өглөө. Өнөөдрийн хийх хоол бол одоо маш амархан. Та бүхэд бол гэрийнхаа нөхцөл бол мэдээч хэрэг нэг баяжуулаа. Дээрэс нь одоо янз бүрийн ногоонуудыг оролцуулж болно. За ингээд юуны өмнө дахианыхаа махыг шарж эхлэе. За хайрлын тавга халаагаад забаг зэрэг тусаж өгье. За одоо нөгөө дахианыхаа махыг эндээс гаргаж ирнэ. За ингээд бэконтэй чизтэй талаараа хийж шарж өгье. Забаг зэрэг давсан юм байна. Одоо хайрлын тавга бас ингээд хэд ингээ хадааг багт махаа тавиад тэр маань бол одоо амтанд нь те нөлөөлдөг тийм учраас одоо хайрлын тавга гоё халаад яг тийм гоё шарсан өнгийг нь маш сайн гоё оруулж хэрэгтэй. Тэгээ сайн шарснараа бас энэ маханд байгаа одоо бэконд байгаа тэр одоо маш их тослог нь бол одоо махнаасаа гарч илүү тийм тослог багтаа гэхдээ гоё тийм шүүсрэх тийм гоё халуун шарснараа гоё шүүсрэх махад бий болдог. Америкийн Тайсон дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Тайсон. За ингээм махаа шарж хоорондоо бол одоо ногоогоо шаръя. За ингээд ханаа махыг эргүүлж өгье. Бэкон чиз шарагдаад дахианы мах нь бол өөрөө дотроо бол ингээд одоо тэр халуун ууранд нь гоо тийм битүү гэж бас болж өгч байгаа учраас илүү гоо тийм шүүсрэх болдог тийм сайн тавтай байгаа. Ногоогоо бол оливын тоос, цэцгийн тоос одоо та бүхэн өөрсдийнхөө тэ хэрэглэдэг тосоороо бол одоо сайхан шарж өгөх байгаа. За ингээ халж байгаа хооронд нь хаш худуугаан бол тостон сайхан амталж өгнө. За баг зэргийн давас. Пэлц. За тань махаа төлөөр эргүүлчихье. За энэ хооронд одоо хаш хулгайн бол болж өгвөл маш бага тосон дээр шаруулдаг. Тэгвэл ягаад гэвэл одоо хаш маань бол нэлээд тийм тосыг нэлээд өөртөө ууж шингээд учраас бага тосон дээр шаардсан бол илүү тийм гоё амтлаг бас янз бүрийн тос багтай болно. За ингээд дахианы мах маань та бүхэн харж байгаа маш сайхан тийм өнгөлөг. Дээрээс нь мэдээч хэрэг одоо миний хувьд бол одоо маш сайхан тийм үнэстэй байна. Дахианы махны өөр тэр гоё үнэр, бяслагны үнэр, дээрээс нь тэр бэконы одоо тэр утсан гоё тэр үнэр нь бол одоо үнэхээр одоо маш сайхан мэдрэмж өгнө гэж бодож байна. Хаш хулууг одоо хэрвээ та шарж идэх хүсэхгүй байгаа бол буцалж байгаа халуун усанд те давстай усанд тэр чамж идэж болно. Иймэрхүү хэлбэртэй хэрцэн хаш хулууг бол ер нь бол нэг 2-3 минут чанаад тэгээд хачир болгож хэрэгж болно бас. За ингээ махаа нэг талаас нь хитрхи их түлхэхгүй тулд те болж өгдөг 2 минут чараад эргүүлээд 2 минут чаад эргүүлээд хоёр талаас нь тийм жиг сайхан болгож өгөх. Ингээд нүдэд ингээд нарийнхан болгоцсон одоо тайны мах маань одоо бүтнээр нь ингээд шарж хоёр талаас нь бүр хий ингээд харлаас илүү гоё тийм жигд гоё шүүсрэхгээд болж өгдөг тийм сайн талтай. Ногоогоо сайхан эргүүлж өгнө. За ингээд миний бодлоор бол одоо тайны мах маань бол одоо маш сайхан болчлоо. Тийм учраас одоо галыг нутраагаад хайрын тавган дээр нь төр зур ингээд амраач. Ямарваа нэгэн махыг өхрийн мах, дахианы мах, хааны мах шарсныхаа дараа бол дор ээж 2-3 минут амрааж ивэл маш сайн. Ягаад вэ гэх юм бол ингээд агшчдаг байгаа те булчин ширэмсэн нь агшаад. Тэгээд тэрийг дараа нь 2-3 минут дулаан газар амраахаар одоо агшсан юм маань буцаж тавираад маш тийм гоо зөөлхөн шүүсрэх болдог. За ногоо маань ч гэсэн бэлэн боллоо. За үүн дээр бол одоо мэднэс одоо мөөг хэрэгтэй байгаа. Мөөгөө бол одоо шарж өгнө. Ногоогоо бас холдуулчих. За энэ хугацаанд бол одоо мөөгөө цэцгийн тос уу одоо масл гэж ярьдаг те. Масланд бол одоо шарж идэх маш их дуртай. Яг л одоо маслын өөрийнх нь амт, мөөгний амттай нийлээд мөөгийг маань үнэхээр сайхан амттай болгодог тийм талтай байгаа. Цэцгийн тос хийж өгье. За дахианы мах маань маш сайхан харагдаж байна. За ингээд цэцгийн тосоо сайхан хайлуулж байгаа дээрэс нь мөөгөө нэмж өгнө. Баг зэргийн ширүүн гал дээр байсан л зүгээр ах. Ингээд өнөөдрийн хийж байгаа хоол маань бол одоо маш амархан те. Та бүхэн баг 10 минут бэлтгэлдээ зориулна. Дээрээс нь 5-6 минут одоо шарахтаа зориулна. Тэгээ та бүхэн маш сайхан амттай хоолыг одоо бэлэн болгоод идэх юм боломжтой байгаа.
За ингээд дахианы мах маань бол одоо маш сайхан өнгөтэй, шүүстэй, гой үнэртэй болсон байна. Сайхан хэрчиж өгнө. За ингээд та бүхэн одоо харж байгаа хот маш сайхан тийм шүүсэрхэг дахианы мах маань болсон байна. За ингээд тавныхаа нэг болон тавьж өгье. За одоо ногоонуудаасаа тавьж өгнө. Шарсан холоо хаш холоо байна. За ингээд мөг маань маш сайхан болж байна. Дээрс нь одоо баг цагийн давс фэйсэж өгье. Мөг маань ч маш сайхан болсон байна. Та бүхэн энэ хоолыг одоо гэрийн өсөд зөвхөн ингэж идэн дээрээс нь бол одоо агшаасан будаа, жинсэн будаа, чансан гоймон та бүхэн одоо өөрсдийнхөө одоо дуртай зүйлүүдтэй бодоод хольж тэ итгэд бол маш сайхан тохиромжтой. За ингээд дахиныхаа махан дээр баг зэргийн тос хийж өгнө. Оливын тос, беконтэй, чизтэй шарсан дахианы цээж мах, шарсан хаш хулуу мөөхтэй юм хоол маань бэлэн боллоо. Мэдээч хэрэг хүмүүс хоол хийгээд тэрнээс хамгийн торгон агш нь юу байдаг? Биднес хоол хийчихэд хоолоо ширээнийхээ урд тавиад түүнийгээ ингээд идэх амсч ихлэх нь хамгийн сайхан агшин байдаг. Тийм ч учраас одоо би өөрийнхөө хийсэн одоо шарсан дахианы махыг одоо амсъя. Үнэхээр одоо хорхоо хөдөлгөмөр их гоё харагдаж байна. Үнэхээр гоё тийм шүүслэг, аюу гоё тийм үнэртэй амттай байна. Америкийн Тайсон дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Тайсон. Та бүхэндээ таны цээж махыг хэрхэн шүүслэг амттай шарж болдог талаар заалаа. Ингээд та бүхэндээ дахин анхааруулхад дахианы цээж мах нь жигд зузаантай байдгүйгээс ихэнх хүмүүс шарахтаа зузаан хэсгийг нь болохыг хүлээсээр хит даргу болгох тохиолдлууд байдаг. Дахианы цээж махан дээрээ бэлтгэн ураад гахааны утсан махаа хучиж цэвэрхэн уутны завсар хавчуулж махаа жигд зузаантай болох нь хавтгаалах хэрэгтэй. Ингэж нүдэж хавтгаалж байгаа нь бэлэг болон гахаан утсан махны амтыг махандаа сайн шингээж өгөх бөгөөд цээж махыг түргэн жигд болгоход илүү тустай байдаг. Махаа хоёр талаар нь жигд шарж өгөх хэрэгтэй. Түргэн жигд болсноор мах маань сайхан зөөлөн шүүслэг амттай болдог. Хаш хулууг 5-7 мм зузаантай хэрчээд давс барьцаар амталж халуун харны тавг дээр шарж болгоно. Анхаарах зүйл гэх юм бол хаш маань тосыг өөртөө маш ихээр шингээдэг тул аль болох бага тосонд шарах хэрэгтэй. Мөөгөө талдан хуваа цэцгийн тосонд шарж болгоно. Энэхүү хоолыг та бүхэн жигэнсэн будаа, чансан гоймон, талах, ногоон салаат зэрэгээр хачиглан зогдвол маш тохиромжтой байх болно. Тавгсан хоол дээр бага зэргийн оливын тос нэмж өгье. Ингээд та бүхэн хоолыг гэртээ туршиж хийж үзээд санал хүсэлтээ Demi Home Cooking@yahoo.com хаяг руу бичээрэй. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.